За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг авч манай хүүхэд боловсролын төвд ирж нисхийн тухай өнгөрсөн одоо анх ажилд орж исэн үеийн нисхийн дурсамж өөрсдний үг түүхээс манай хойч үед хуваалцж одоо сургамжтай яриануудаа хэлцэж ирсэнд гүн талархал илэрхийлье. Энд одоо анх ирж явах үе юм уу? Энд одоо сургууль соёлд явж явах үеэс ахуулаад одоо хүртэл хугацаавал та бүхний одоо бас түүхийн тодорхой хэмжээний дурсамж. Одоо өвгдөө эцүүд аав ээжүүд хамт олон одоо энэ өөрийнхөө ажиллаж исэн энэ баазын одоо хөгжил таандыг байхад ямар байсан одоо ямар нүдээр харагдаж байна. Ингээл та нар бас л өөрсдийнхөө цаг хугацааны явцад тиймч машин барьж исэн, ийм жаан 2, тиймч вертолет, иймч 24гээд энд Монголын иргэн найгарын тээврийн системд парк шинжилтээр ирж исэн бүх онгоцнуудад та нар тодорхой хэмжээний одоо үйлчлэгээ үзүүлж тэрнтэй юм яаж ингэсэн зэрэг түүхэн бас нэг юу богино ч гэсэн одоо дурсамжтай үйл явдлыг та бүхэн давж туулсан баг. Тэгэхээр зэрэг та бүхнээс энэ түрүүн болдоо дурдсан өөрсдийнх нь цаг үеийн тандыг анх яаж энэ үе уламжилсан ажил юм уу эсвэл энэ автобазын хөгжил тандын нүдэн дээр яаж хөгжив Монгол орн та бүхэн Монгол орны бүх аймаг сумдуудаар явцсан тэрч хор энэ ч юу гэл орон нутаг олон улсад ч одоо ажиллаж амьдарч байсан танд бол тодорхой хэмжээний түүх дурсамж асар их байгаа. Тэгээ тандын одоо энэ эрхэлж исэн ажил үйлсийн дэмжлэггүйгээр одоо энэ онгоцнууд нисэх одоо энэ талбай болон одоо бүх төрлийн үйлчлэгэнд автобазын юм уу автомашинууд тоног төхөөрөмжүүд бүгд үйлчилдэг. Тэгэхээр зэрэг танд ярих хөөрөх инех хөхрөх одоо тохиолдож исэн одоо энэдэнтэй одоо анекдот маягийн онгой маягийн болсон юм тэр өвлийн хөтөнд та нар яаж ялаа зуны халуунд та нар яадаг байлаа тэр харанхуй шөнөөр заримдаа үгүй ядахтаа л тэр ил-18 энтер тэр шат түрээд гүйж явах үед энтер чинь бас л танд нэг ярих хөөрхөөр л юм хомнууд байдаг штэ ер нь тийм ээ. Тэгээд ингэхэд энэ бүх дурсамжаасаа хуваалцаад ингээд өөрсдийнхөө одоо ярьж хөөрөх гэсэн юм одоо Ахмад үедээ өөрсдийнхөө тухай хамт олонныхоо тухай найз нөхдийнхөө тухай энэ буурал буян тухайгийн тухай одоо ярьж өгөөч. Хамгийн Ахмад нь одоо хэн байна? Батхойг. Тий. За Батхойгоос эхэлчихье тийм ээ Ахмадаас яриагаа. Тэгэл ингээл одоо тэгэл хэдэн онд ирлээ яалаа ийлээ одоо чиний миний л мэдхээр бол чиний одоо их олон нисгч найз нар бай. Зарим нэг нь загас жарахаа барай яваад гүн зарим нэг нь машины чинь хамар дээр унтаад аваад гүн зарим нэг нь чонны арьс нөмрөө давхиж जैन зарим нь машин давааж जैन энэ гэл. Тэгээ чамд бол ажиндрал ахгүй үйлчлэгээ ажил төрлийн одоо маш их дурсамж яриа хөөрөнүүд хэзэнэсээ л чинь нисгийнхэн бүгд чамд одоо тодорхой юм чинь буцалж байгаа. Бараг л ганцаараа яриад ч багтгаар бошгүй. Ингээд яриага эхлэх үү. За би хүн Ховд аймгийн Харьяат манай аав ээж хэрвэл хоёулаа Ховд аймгийнх 1964 онд анх нисгэд гэрүүлээрээ нүүж ирээд тэгэл энд суурьсан. Одоо хүртэл суурьсж байна. Тэгээ 1900 манай аав ээж хэр чинь нисхийн аж ахуйн албагч байсан. Тэнд аав минь солиосэр ээж минь үйлчлэгч хийжсэн. Тэгээд би ч 1965 онд анх одоо энэ нисхийн 7 дугаар дунд сургуульд орж сураад 1973 он төгсөөд тэгээд 73 оноос одоо энэ одоо тэр үед төв буудлын гэж байсан юм. Ачигч нар ариалагддаг. Анх ачигчаар орж ажиллаад тэгээд 76 он хүртэл ажиллаад 76 оноос 80 он хүртэл агаар хөлгийн цэцэр үйлчлэгийн газарт моторчоор орж ажиллаж байгаад тэр үед чи одоо анхудаа энэ Монголд энэ АН24 онгоцны хөдөлгүүр салсан. Тэгэхэд тэр гонгор гээд ахлагчтай анхны хөндийн баригад гэж байгуулагдаад тэнд би орж ажиллаж байсан. Гонгорва, Эрдэнэбат, Хүрэлсүх гэ техникүүд нямд орж наран гэрэл гээд моторч нь болохоор ерөөсөө пүрүсүрэн битэр байсан. Тэгээ бид 4 жил ажиллаад 80 онд
нисхийн нэр дээр Оросд сургууль яваад 1985 онд Ямар сурвалж явсан? одоо хэлэх гэж байна. 1985 онд политехникум төгсөж ирээд техникч механикч ангиар төгсөж ирээд нисхийн автобусд анх тусгай хэрэглийн засварчнаар орж ажилласан. Намайг орж ажиллахад бол манай хэсгийн дарга инженер цогоодох гэж юм байсан. Механик нь сандаг гэж юм байсан. Засварчт нь болохоор одоо Нямжов, би болоод гээд 3 засварч юм байсан. Ингээд анхны тусгай хэрэглийн хэсэг байгуулагч ажиллаж байсан. Тэгээ бид нар чинь бас ажиллаж байгаа хугацаанд бас янз бүрийн сэжиж хийдэг байсан л да. Жишээлбэл одоо энэ онгоц чи ерөөсө перрон дээрээс шууд хөдөлгөөрөө асаагаад үрлийдэг байсныг болиулаад гүйдэг талбайн голд одоо ийм суурин онгоц саагчийг бид нар бас нийлж бүтээж хийж ирсэн. Тэгээ тэр хоорондох одоо бас нэг түвшийг бол бас зах хэмжээнд хэмжил байсан юм шиг байна. Тий. Тэгээд тэрнээс хойш 97 хүртэл 85-аас 97 хүртэл би энэ автобусд одоо тусгай хэрэглийн засварч, техникч, хэсгийн ахлагч хийж байгаад 1997 онд одоо энэ иргэн нисхийн ерөнхий газар шинээр нэг онгоцны гал унтраах машин худалдаж авах болоод тэгээд тэрний сургалтанд Америк төчнийг сар сургууль суугаад тэгээд тэрнээс хойш нисэх бодлын харьяа гал унтраах аврам хамгаалалт 20 жил техникч механикч хийж чад 1917 онд тэтгэвртэй гарсан. Эмэл төвхтэй. 2017 онд. Тий. 2017 онд тэтгэвртэй гарсан. Нийт хэдэн жил ажиллаж байна? Нийт иргэн нисхийн салбарт 44 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Готоо ах чи хэдэн жил ажилласан гэвэ түрүү? Би гайгүйч энэс баг 42. Ер нь Угиахын дайны ажилласан тэгээд 47 гэж үү? 44. 44. Анх нөгөө 16-аас 8 зэгшэл энд ажигчаар ороод тэгэл тэгээд тиймээс таа тэгээд 44. тэгээд 8 зэгшэл ороод Аргагүй тийм олон жил. Би чинь нөгөө дүүр нисгчээр нислэгэнд явсан жилэнд 42 жил байхгүй. Тэгээд сургууль соёл энэ төр юм хүм гэх юм бол би чинь 68 оноос эхэлж энд байж байгаа. Тэгээд 72 оноос нислэгийн үйл ажиллагаанд оролцсон л доо. Тэгтэл одоо Таныг энэ автобусд ирэхэд дарга юм байсан гэнэ? намайг автобуст ирэхэд нөгөө нэг хошууч юм блэ. Нэг шинэ нэг хэсэгт нэг зэмгийн байгаа. Пүрэв дээр жигч дарга байсан. Тий. Энэ Гантамөр инженер чи ерөнхий инженер байсан. Ар хэрэглийнхэн инженер Согоодорх байсан. Засварын механик нь Дүнбаяр байсан. Тэгээ бид ажиллаж байсан. Тааш тэгэл одоо тэгээд тэр юуны анхдагч, галын анхдагч явж өгнө шүү дээ. Тий. Чи бас Юуны анхдагч 2 3 хийг айцсан. харин тийм тухайн үед одоо аймаг орон нутгуудад одоо орон нутгийн аан хоёр гээл тийм ээ. За тэгэл янз янзын ингээд юм хонод байж байгаа. Ер нь тэнд аймаг болгон өөрсдийн одоо 2-оос 3 машин, хоёр нь бол нэг нь бензиний сумлагч, нэг нь одоо ТСР сумлагч, ингээ 2 машин. Тэгэхээр ер нь аймагуд дээр ер нь миний л мэдхийн залуухан байхад хөдөө орон нутагт ажиллаж байхад машинуудын арын хэрэгэл их ер нь хэвдэрдэг байсан. тий. Энэ ер нь чухам тухайхын техник технологийн хөгжлөөс болж гинүү эсвэл ямар нэгэн байдлаар жишээл одоо хөвсгөлд машины арын хэрэгэл эдэрчээд одоо тэгээд нөгөө онгоцоо сумлж болдгоо. Тэгээд энэ тэр их зэрэг заримдаа багцаагаар энэ тэр нэг яасан энэ тэр юм хүм гардгийн их яралтай дөрвөн. Тэгэхэд ер нь тэр их хүйтэн нөхцлөөс болж исэн үү? Эсвэл тухайн үеийн техник технологийн ашиглалтын явцад хэн нэг нь алдаа гаргадаг байсан юм уу? Эсвэл тэд нар тийм одоо нас богинтой хэрэглэж байсан юм уу? Тэр ер нь ямар ч юм уу байсан. Их амархан машины арын хэрэгэл сумрагч машины арын хэрэгэл эвдрээд идэг байсан. Тэгээд хотоос хүн дууднаад та нараа л ирдэг байсан шүү дээ. Тийм. Ер нь яг хэвдээ тэгээд
арай гэж бол нэлээд ашиглагдчихсан тийм ээ. Хугацааны орон нэлээд этэрчсэн. Бид нар чи 18 аймагт байнга зовдлогоор явна. Тий очиж одоо энэ гоцоо нэг аймагт бол нэг онгоц саагч, нэг халаагч, нэг сумлагч ер нь доотл. Тэгээ цаашлуу засаалждаг машин шиг ингээд зөндөл юмнууд байдаг гэсэн. Тэгэл яагаад чи бас эвдрэл ихтэй л байсан. Бодвол бас жоо хуучч яацсан байсан болов уу? Тийм ээ. Ер нь араа эргэлчин танаас өөр хийх юм байсан харагдав. Араа хэрэглээр яг техникчээр төгссөн бол байхгүй л Тийм. Тэрнээс инженерүүд бол байгаа. Цог одрах гэж байгаа, болдбаатар гэж байгаа, итгэлт гэж байгаа. Тэ. Оо энэ төмөө итгэлт энэ чинь Тийм. Араа хэрэглээд төгссөн баг. Түн баяр байгаа. Тийм. Ийм дөрвөн инженер байгаа л да. энэ хүүхэд байхын ч бас бодоод байдаг. Араа хэрэглэлээр л манайх их хүн багтай байгаад байсан санагдаад байдаг. Тийм. Энэ цөөхөө нэг 2 3 засварчтай, нэг инженертэй, нэг техникчтэй тэгэл. Сандуггүй ямар сургууль төгссөн? Сандуггүй. Яна. Сандуггүй ямар сургууль төгсөж? Сандуггүй төгсөв. Үгүй сандуггүй техникум төгссөн баг. Төмөрлөмийн техникум төгссөн. 4-р ангийн боловсралтай. Тийм үү. Ямар ч байсан манад механик хийжсэн. Би бодохдоо төмөрлөмийн техникум төгссөн баг ч удаа. Ерөөсөө ямар нэгэн тийм машиныг төгссөн байх. Ерөөсөө 4 жилийн ч боловсрал гүйцэтгэд юу байгаагүй. Төгсөөгүй юм байна 4-р анги. Орноор их л авьяастай тийм гүйлгээ ухаалсан. Онгон өөрийн юу вэ те? Тийм байна. Суур байна. Их л авьяастай хүн байсан. Тий. Тэгэхээр техник бол боловсрлоор эзэмшээгүй байж тэр сургалтуудыг даваад засаад сураад байна гэдэг бол бас онгон өгөгдөл сайтай байсан ба шүү дээ. Тий. Манай тийм улсууд их байна л да. Одоо ган төмөр инженер байна. Тий, ганц инженер байна. Өөрөө хичээсээр угаад англи хэл сурцсан. Компьютер гарч ирэхэд өөрөө ухсаар бол компьютерийн юутай болцсон. Тэгэл бүх юмыг өөрөө л юм. Ганц бас тэмдгүүл талын хүн тий. Тий. За дэги. За би анх энэ нисгтэй амьдралаа олгосон нь бол 1983 онд 83 оны 4-р сард анх би нисгийн автобус жолоочоор орж ажилласан. Тэгээ энд ажиллах, энэ чи ирж ажиллах хүсэл эрмэлзэл маань ер нь миний зүгээр бүр багын л мөрөөдөл байсан л да нисэх бол. Намайг бүр баг байхад одоо дөнгөж ухаан ороход л манайх доод нисгт манай нисгийн юу ч доод нисгт байсан шүү дээ. Тэгэд доод нисгт намайг 3-4 настай дөнгөж ухаан ороход л нэг жижигхэн ногоон онгоц дээгүүр нисээл тэнд ч онгоц буугаад л яг л тийм онгоцны чимээнд л би яг ухаан орсон юм байна. Тэгээд тэрнээс хойш ер нь л онгоц гэдэг юмыг сонирхдаг, нисэж байгааг нь харах дуртай, бууж байгааг нь харах дуртай. Болж игэл бас наагур цогор нь гүгээд дугуйд нь жултгаа өрчих гээл тэр талбайд өөр хөөгдөөл доод нисэх жоохон баг та. Тэгээд гүйж авсан. Тэгээд манай аав цэргийн хүн байсан, Увс аймгийн Бөхмөрөн сумын. Тэгээд аав маань цэргийн хүн байсан учраас тэндээсээ шилжээд Улаастайн цэргийн ангид ажиллаж байгаад эргээд дахиад энэ нисгтэр байгуулагдсан 107 дугаар ангид авч жолоочийн сургуульд жолооны багшаар ирж ажиллаад тэгээ би дахиад эргээд нисгтэйгээ ойртож холбогдсон юм байна. 1966 онд манайх энд нүүж ирсэн. Тэгээд 66 онд нүүж ирснээс хойш би чинь сургуульд ороод тэгэл ерөөсөө бид нар чинь одоо бидний үеийнхэн ялангуяа нисгийн 7 дугаар сургууль нисгийн хүүхдүүд бол ерөөсөө онгоцоор өвчлөлтсөн хүүхдүүд байдаг байлаа шүү дээ бүгдээрээ. Тэгэл одоо заавал гарвал энэ урд онгоцны талбайд гүйж явдаг энэ хавар. Тэгээ тэр үедээ ч бас одоо яасан их тийм одоогийн шиг тийм харуул хамгаалт гэж юм байсангүй. Бид нар ч одоо дуртай үедээ л онгоцонд гүгөө орцсон л явж идэг. Энүүгээр тэгэл загнуулаад гүйж явдаг хүүхдэлээ. Тэгээд тэгж явсаар нь байгаад миний үеийнхэн бол нэлээд олон миний ангийн цуг сурж байсан найзуудаас миний үеийнхнээс ер нь нэлээд олон хүүхэд нисхийн мэргэжил эзэмшиж, зарим нь нисгэгч, техникч, ер нь нисгт холбогдолтой юм ажлууд хийгээл ажил амьдралаа залгуулж өдөө хүрцгээсэн. Тэгээд миний хувьд бол одоо тийм нисхийн мэргэжил эзэмших завшаа надад арайхан тохиолдоогүй. Тэгээд 1978 онд цэргийн албанд яваад цэргийн албанаас халагдаж ирээд тэгээд ерөөсөө л
нэг жил хөдөө аж ахуйн автобус гэдэг баазд ажиллаж хагаад нэг жил цаарай хүрээгүй дээ ажиллаж байгаа. Тэгэл ерөөсөө нисгэлүүгээ ирмээр санагдал. Нисгэл одоо ерөөсөө сайхан. Тэгэл гэр орон чинчээ аав ээж маань энд тэгэл ерөөс хамаг сэтгэл санаа энэ нисгтэр тэгсэр багад тэр ажиллаач орхиод тэгээд би 83 оны 4 сард би нисхийн автобус жолоочоор орж ажилласан. Тэгээд тэрнээс хойш 2018 он хүртэл тасралтгүй 37-8 жил ажиллаж хагаад тэтгэвртээ суусан. Тэгээд энэ хооронд би тусгай хэрэглэлийн тэрэг бол ерөөсөө барьж байгаагүй. Зөвхөн ачаа дэшний үйлчлэгэнд 12 жил хоол тээвэрлдэг онгоцонд хоол түгээдэг машины жолоочоор 3 жил ажилласан. Тэгээд бусд үед нь дандаа жижиг тэрэг голцоо. Тэгээд дунд нь 1998 онд Мят компани төлөөлөгчийн газар томилогдож нэг 5 жил Москвад төлөөлөгчийн газар жолооч юугаар экважи жолоочоор ажилласан байдیں۔ Тэгээд ингэж ажиллаж байгаа хугацаанд миний сонин дурсгалтай сонин юмнууд их л тохиолдож байсан. Тэгээд одоо намайг анх энэ автобус жолоочоор ажилд ороход хүрлээ гэж хушууч дарга нь байсан. Баазын дарга. Гүрд оржгээд юуны болсон хүчин ийм улсууд байсан. Манай урд хэсгийн дарга Сандаг гэж хушууч дөрөвний Батөгийн ярьжсэн Сандаг гэдэг хүн. Тэгээд би урд хэсэгт ороод тэр үед чинь одоо нөгөө 5 жилийн төлөвлөгөөтэй жилүүд байлаа шүү дээ ажил хөдөлмөрөд өгнүүлдэг. Тэгээд баригадууд гээд баригадад хуваарлагдаад баригадаараа баригадын дарга нахлаад ингээд ажилдаг байсан. Тэгж ажиллаж явах үедээ би Чожо гээд одоо надаас нэлээд олон ахмад насаар ахмад тийм хүний бригадад орж ажиллаад тэднэрээс одоо онгоц үйлчилгээнд яаж үйлчлэлтийн аэродромд тэр үед биднийг тийм тусгай сургалтанд хамруулж иж одоо аэродромд урд талбай дээр ажиллах тийм юу өдөр өгдөг байсан. Зүгээр одоо нэг хүний практикаар нэг хүний дагалдуулаад би анх ажилд ороод орсон өдрөөсөө одоо Батөгийн ангийн хингээд гомлом гээд залуу одоо бас тэтгэврдээ суудсан өгч байна. Тэр хүний юугаар туслахад шаваар ажиллаж эхэлсэн. Тэгээ тэр хүн надад анх онгоцонд одоо ачаа дэшний машин шүү дээ шуудан тээврий. Тэгээ анх тэр хүн надад онгоц руу яаж ухрдгийг энэ одоо сенснээс тэдэн метр байх. Ямар зайтай ухрах уу, зогсохдоо одоо их винээс ямар хэмжээтэй зогсох уу. Тэгээд техникч яаж техникчийн дохой зангааг хүртэл бүгдийн зааж тий. Тэгээд энэ цагаан шугамнаас дотгошоо орж болохгүй талбайн гадна талын цагаан шугамаар явна. Хурд одоо 15 км цагаас илүү хурдтай явж болохгүй тэргээл гомлом анх надад багшилж ирсэн. Миний одоо багш юм байна. Нэгсэн багш ирж чинь. Практикаар л болохоос тий. Тэгээд тэр үед ажиллаж байхдаа бид нар чинь өглөө 4-5 цагт ажилдаа ирдэг. Өглөө ээлжинд гарахаараа. Тэгээд өдөр 1 цагт буучдаг. 1 цагт гарсан ээлж нь бол уул нь одоо тэгээд нислэгээ дуусаад бууш амрах ёстой. Тэгэхээр чи бид нар ерөөсөө тэр үед нислэг бол маш их давтамжтай явдаг гэсэн. Өдөрт бараг 50 хэдэн ирээс орон нутаг олон улсын ирээс бүгд нийлээд тусгай нислэг бүгд нийлээд нэг. За миний мэдхээр одоо бид нар ч бүх үйлчлсэн онгоцнуудаа замын хуудсан дээр тэмдэглэдэг байсан. Тэгээд тэмдэглэхэд зарим өдөр нэг 54-5 онгоцны номер бичигдсэн байдیں۔ Одоо ачаа шууд өргөж өгсөн. Ямар нэгэн байдлаар үйлчлэгээ үзүүлсэн. Тэгээд өдөр 1 цагт ажилд гараад шүн уулын буух ёстой, нислэг дуусгаар буу, нислэгээ хүлээсэн байгаад өглөө 4-5 цагт сүүлийн онгоц бууг байхад эхний онгоц асаагаал ажил эхэлж идэг. Тэгээд ерөөсөө баг үндсэндээ 24 цагаар л ингээл ажилдаг байлаа. Тэгээд тэр үедээ залуу өөрийнхөө ажил мэргэжилтэй сонирхолтой дуртай ч байсандаа болоод тэр ер нь ядарч цуцхыг мэдэхгүй л ажилдаг байж. Тэгээд одоо эргээд бодож байхад бол бас тэр үед бол одоо зөвхөн жолооч нар гэлтгүү ер нь нисгэд хамааралтай нисхийн ажилчин бидний өндөр өнцөг ажиллажсэн ба маш их өндөр юутай ачаалттай ажилдаг байсан юм байна. Тэгээд одоо бид нар чинь өглөө тэгээд тухайн үеийн техник бол бидний эзэмшижсэн машин техникүүд бол одоо дандаа хуучин зөвлөлт толгойд улсын жил 130 жил 131
ГАЗ 66, 51 гэсэн дандаа тийм Оросын техникүүд байсан. Эвдрэл маш ихтэй. Эвдрэл нэг ойрхон эвдрэн. Тэгэл өглөөч одоо зүгээр одоо ярихад бол инээдтэй сони юм. Өглөө нэг 4-5 цагийн авчим бааз дээр гүйжрэл ажилдаа гарах гал гүйжрэл хойд 50 машиныхаа гараж руу орно. Тэгэд ассан түрүүчийнх нь ассан тэрэгнүүдийн утаа уняар гэж ерөөсө юу ч харагдах юм байхгүй тийм утаа униартай юм дотор орж ирэл мануулдж байгаа нэг юм арайлах гэж асааж аваад. Тэгээд зарим нь асахгүй. Асахгүйгээ ассан чирээл урд талбай ордолч хэрэгт ямар ч үс нэг асаагаал ордог тийм байл. Тэгээд ерөөсөө ямар ч байсан тэгээд нислэгийн аюулгүй байдлыг их өндөр тавьж ажилладаг байсан бидний үед. Одоо бол улам өшөө өндөр нарийн болсон. Тэгээд ахмад үеийнхэн маань их биднэрт их шаардлага тавьдаг байсан. Одоо шилэлтэр чойжуу гээд манай баригадын дарга одоо бас байгаа насан буй ингээд манай баригадын орлогч дарга одоо манай баригад миний мэдхэл манай баригадын хоёр дарга маань баян одоо намайг л харж шанаал тийшээ юу хийж байгаа урд нь тийшээ очиж гэл ингээд тэр үед одоо юм радио холбоо гэдэг юм ч байсангүй биднэрт нэг нь олдохгүй болоход тэгэл нөгөөдгийг ч олж авахгүй ч нэг машин араас нь явдаг л тийм үеэсэ. Тэгэхгүй бол одоо ямар нэгэн байдлаар явган ирээд олдохгүй шүү дээ машинтай үнэтэй явган хаанаас олох вэ? Тэгэл одоо диспетчерүүд чинь их хэцүү ажилтаа усуд байсан бас. Одоо жавхаа бол их сайн мэдээр хоёулаа хамт ажиллаж байсан. Нэг хэрэг болол нэг машин хэрэг болол олдохгүй бол нөгөө мө диспетчерийн чинь л цаанаас нь дуудана шүү дээ. Одоо тэр машина явал тэдний номерын онгоцон дээр явуул гэдэг. Нөгөөдөг чинь явган утас сахиа сууж байгаа ч хаанаас олох вэ? Нөгөө бид нэр толбоо байхгүй, тэр хүнд толбоо байхгүй, шүмсвж байхгүй. Тэгээд нэг тааралцны барьж аваад араас нь явуулна, олоод иргээл. Тэгэл хаанаг энэ талбай дотор хаанаг газар явахыг олж ирээл ингээд явуулдаг байлаа. Тэгэхээр ачаал бол өсөр өсөн байгаас тий. Тий, ачаал бол их өндөр байсан. Одоо 24 тий 72 өнтер гэж хийх юм байхгүй. Ерөөсөө л тест тийм ба. 24 цагт ажиллаж байгаа. өдөр нэг цагт гараад тэгэл орой амарх цаг маг гэж ер нь тгсэр гал өглөөнийхөө нислэгтээ залгуулаад маргааш өдөрөнд нэг цагт тэгэл нэгэн боодог байсан. Анхны тэр экважийн юунд чинь чи төрүүлээ явцсан уу? Хин явлаа? Надаас өмнө 2-3 жил очиж ажилласан байсан. Нэг 8 дугаар удамжны юм байдаг шүү дээ. Ганвыг. Тий. Тий. Тэшээс жоох ах уу? Бүтэнтүнгаа. Тий, бүтэнтүнгаа. Надад зүрсэн 2-3 ах. Хаяг чинь бас Москвад болсон хэдэн жил болсон юм тий. Анх Москвад чинь Мятын төлөөлөгчийн газар гэж байгуулагдаад төдхүү анхны жолооч явсан. Төдхүү ах юм уу? Тий, тэгээд төдхүү ах очоод тэгээд дараа нь гавыг очижсэн. Тэгээд нэг 3 жил гарan ажиллаад дараа нь ган уйг очиж ажиллаад тэгээд тэр нь бас тий ган уйгийн дараа Түн баяр очоод тэгээд би 98 онд очоод тэгээд сүүлдээ жолоочийн орон тоогүй болоод жолоочийн орон тоогүй болдог нь нөгөө Берлин рүү нисдэг нөгөө том онгоцтой болчиход манайх чинь А310 тэгээд нөгөө шууд Берлинд очиж үйлчлэгч нараа сольдог болчиход тэгээд Москва бол зүгээр дунд нь буугаад персад гээд явдаг тийм юу болчиход. Гэхдээ таны экважи үе бол Москва ширүүн байсан баха. Тэр үед Оросд ер нь хэдэн он бэ? За яг миний очисон үед бол арай гайгүй намжицсан байсан үед л дээ. Түн баяр ган уй гэдрийг байхад миний урдлын хоёр хүнийг байх үед бол одоо нэг жинхэнэ Москвад чинь одоо бас тийм нөгөө улс төрийн тийм бужигнаатай үед таарч ерөөл хэцүү байсан сайд тэр улсуудыг ярьж байгааг нь сонсож байхад их хэцүү төвхтэй байсан гадуур дотор явхад ялангуяа нөгөө манай юуны төлөвлөгчийн газрын хоёр машин ч хоёлаа улаан номертой. Тэгээ нөгөө гадаадын машин нөгөө элчингийн машин гэдгээр нөгөө орсууж хараад тань шүү дээ. Таны тэгэл бас нэлээд шоглож барьдаг. Чулуун янз бүрийн юмар шийддэг. Эндийн цогсохоор дугуй муугийг хагалдаг. Ер нь тэгээд экваж аваа явж хахад ер нь бас л сонин үйлдэлүүд болноо. Эндийн зогсож байхад бас л янз янзын характертай улсууд янз янзын аюур гаргадаг байсан. Хэдэн сэд онд байсан шүү дээ. Би 98-аас 2004 он хүртэл байсан. 2004 оны сүүлээр би тэгээд ирсэн. Ирээд тэгээд газрын
үйлчлэгээний албагээд одоо энэ баазтаа эргэж ороод тэгээ 38 жил ажиллаад тэтгэвртээс болсон да. Тэгээ одоо нисгтэй л байна. Тий. Тэгээ би одоо миний бүх ажил амьдрал би чин нисгээс гэрүүл зохиож нисгэд миний 3 хүүхэд төрж өсч одоо ерөөсө миний бүх юм л нисгтэй холбоотой юм юм байгаа тий. Тэгээ аав маань шал өөр мэргэжлийн хүн, ээж маань нисгэд ажиллаж байгаагүй. Тэгтээ яг зүгээр нөгөө нэг түрүү одоо манай 7 дугаар сургуулийн үүдэнд байгаа шүү дээ нэг ингээд нөгөө цаасан онгоц нисэх гэж байгаа хүүхэд. Одоо тэрийг харахад бол яг л одоо бидний үеийн мөрөөд байгаа. Тий. Хөдөөний хүүхдүүдийн шилбүр унаал гүйдэг штэ. Бургасаар ингээмар хийчихэл тэгэл тэрийг авчиж уяал мөрний ажил ийн авчиж усалчих яг шиг хөдөөний хүүхдүүд. Тэр шиг бид нар бол тэгэл юм л тэгэл онгоцол ярьсан онгоцоор өвчлсөн тийм хүүхдүүд байдаг гэсэн. За өөрч Одоо хүүхдүүдээс нисгт ажиллаж байгаа хүүхдүүд үү? байхгүй. Манай хүүхдүүдээс одоо радио телевизийн мэргэжилтэй, багшийн мэргэжилтэй хүүхд 3 хүүхд маань. Тэгэхээр нисг өөрөө цаанаасаа нэг тийм хүнийг ингээд татаад байгаа юм тий. Тий. Намайг манайхыг анх 66 онд нисгтэр нүүж ирэхэд хоёроо бол одоо бүр сайн мэдж байгаа. Таач мэдж байгаа. Ааны байр, ийлийн байр гэдэг хэд хэдхэн айлууд бүүн. Яакийн байр, автын байр, инженерийн байр гэдэг 10 хэдэн айлууд ингээ бүүндөө бооцсон задгай. Одоо энэ 7 дугаар сургуулийн хойтой байдлын ингэрч тэр хоосон. Тэгээд тэд нар хэдхэн айлууд ингээд. Тэгээд доотоо талд нь шинээр 66 онд шинээр 170 дугаар анги байгуулагдаад яхад 107-гийн байр гэдэг бас нэг 20-30-аад айл нэг дор буугаал. Тэгээд энд 3 байшин, 5 байшин, 248. Тий. Нэг ганц дэлгүүртэй. Тий, ганцхан дэлгүүр юм. Тий. Тий. Нэг халуустай. Тий, тэр уртлын. Тэгээд нэг клуб байсан. Тэгээд энэ миний хүүхэд ах үеийн тэр юу одоо энэ урд юуны төлөөлөгчийн газар хятадын төлөөлөгчийн газар энэ буян тухай бол тодорхой хэмжээгээр одоо энд нэг одоо сая зургасур хэдхэн л байшин байсан. Тэр одоо музей байгаа байшин тийм ээ. Тэр шавгар. Энэ хуучин одоо компани урд талд байгаа нэг намхан цагаан одоо миний ажилдаад байгаа байшин. Тэгээд юу вэ? Тэр нөгөө ягаад тэр нөгөө 4 айлын орон сус энэ талд нь сүлд нөгөө 5 байшин. Ийшээгаа нөгөө 3 байшин. Одоо сантехник байсан газар чи Гуанз биш. Тэр одоо тий Гуанз байсан. Тийм нисгчнэр Гуанз. Гуанз байсан. Бид нар орж хаад Божурга, Бадаршван тэр байж идэг нөгөө тэр хойтлын тэр нөгөө сургууль эскадрил чинь нисхийн сургууль. Тэгээ анхны баг сургууль байсан гэж. Сүүлд нөгөө айлууд нь олон болчоод хүмүүс нь амбал нисгтэрх айлууд олон болоод амбал олон болоод ирэхээр сургууль 7 дугаар сургууль чинь ганцхан жижигхэн цагаан байж шүү дээ. Одоо ч гэсэн байгаа. Тэгээд тэндээ багтахаа болохоор одоо энэ эскадрилийн байр энэ энүүгээр ингээд таарч хичээлдэг бид нар чинь. Тэгээ нэг сони юм тэр одоо тэр сая дожго тоох ярьлаа тэр юуны одоо мужи байгаа цагаан байшин гэдэг шугар байшин. Тэр чин намайг бүр жоохон хүүхэд байхад одоо 1 2 дугаар ангид байхад би чинь 1 дугаар ангидаа энд ирсэн юм биш 1 дугаар ангид орох жилээ. Тэгэхэд тэнцээч ингээд нөгөө хичээл тарчаал дэмий тэнэл тэргээр чи ингээд явж хахад тэр чи багцаал байсан юм шүү анх. Багцаалын журмаар орсуулсан юм нэг. Үгүй хажуудлыг чи клуб биш угна. Тэгээд тэр багцаал байсан одоо би өөр сайн санаж байна. Тэр дотор нөгөө орж пледээ бүрдгүүлчихэд тэгээд тэр чинь нөгөө жоохон жижигхэн байсан шүү дээ. Тэр дотор ч багтахгүй. Тэгээд гадна талд нь гарч ирээд ингээд аймагаараа ачаануудаа бөөгнүүлээд тавьсан. Хүмүүс нь ингээд ачаага одоо ингээд бараадад ингээд хажууд нь суудсан. Үнэн байж дээсэн. Та санаж байна нөгөө холбооны хэд нэвтрүүлгээр ороход тэнд анхны буудал юу юм аа гэдэг. Нисгүүд байсан. Хажууд нь холбооны өрөө гэдэг нэг жижиг. Холбооны өрөө гэж жижиг өрөөтэй. Тэр нэг юу жижигхэн биш гэдэг. Анхны шавхар Анхны шавхар чинь тэр байсан гэдэг. Тий. Нисгүүлэгч тэнд л байсан. Одоо тэнд л байсан. Одоо энтэй нөгөө зүүнтийнх нь өндөр шавхар нь болохоор гадаад вокзал байсан. Гадаад вокзал Гадаад вокзал. Тэгээд нөгөө миний хүүхдээ хаад чи бид нар нөгөө их бөглөө их тоглодог байсан. Тэгээд айгүй гой бөглөөнүүд энэ нисхийн
Нэг онгоцны хогноос олдно. Нэг гадаад дээрээс ирээд буухаараа хогийн цэвэрлээд тэр одоо хог мог зөөдөг мөдөг юм байгаагүй юм одоо энэ холбооны юуны одоо вокзалын наататлын усны нөгөө нэг үерийн шууд байна шүү дээ. Тэр чин зүгээр нэг юм ус урссан юм жалга байдаг шээ. Тэнд авчирч айдаг. Тэрийг очиж бид нар ухаж бөглөө авдаг. Тэгээ нөгөө тэгээ нүдж байгаа тоглоно. Их гой бөглөө алтан дэндээс. Зарим нэг тамиг татдаг банд нар маань тэндээс чинь их гой юм шар юм алтан иштэй аккорд болдог гэж хөөхтэй. Сэтгэл үнэхээр бас цомхон байжээ. Цомхон байсан. Бидний үеч гэсэн тоомтой байлаа шүү дээ. Зөвхөн л нэг хоёр байшинтай, нэг Орсын байшинтай л байлаа. Ямар ч хэлээд утсан байхгүй ч тий. За мега. За би Аль нутг вэ? би Улаанбаатар хотод төрсөн. Хамгийн аавынхаа тухай нэг төвчгоор ярьчээ. За манай аав бол одоо энэ байна. Жантсан бөгөөд шатхуун дээврийн жолооч бааз 68 онд шатхуун дээврийн жолоочоор орж ирсэн. Тэр үед би жижиг сургуульд оргож байгаа хүүхдүүд аавгаа их тагаж явж ирдэг байлаа. Манайх одоо энэ яармагт анх ирсэн. Нисгий ярм хоёртой яг л залгаа юм чи ирсэн. Тэг манай Жавхаа бид чи бас гудамжны ойролцоо тий. Нэг хоёр гудамжны ойр тийм байсан юм аа. Ингээд аапан энэ баазд одоо гээд шатхуун дээврийн жолоочоор ингээд одоо энэ манай ахмадуудын зураг энэ байна тий. Одоо ингээд ойдуугаа байна. Эдгээр бүгд ингэ байгаа. Эдний баригдад бас ингээд цуг явж байсан хүмүүс аа. Ингээд манай маань 86 онд тэтгэвртаа гарсан. Би тухайн үед аавыгаа баг байхад сургуульд байхад их ирсэн. Одоо хуучин баазын энэ өндөр настай байхад явж цуг хойно байхад цуг яваад тэгэл сургуулийнхаа завсар заагаар амралтаараа дандаа ингээд цуг хөдөө явдаг. Одоо энэ ахмадуудаа эдрийнхаа кавин дээр бүгдэнд нь сууж явж байсан хөдөө явах. Дагаад явчихдаг. Тийм хөвгтэй лаа. Би бол одоо энэ үний ууган хүү 40 энэ ажлын орны яармгийн 41 дугаар сургуулийг анх төгссөн. Ерөөс энд манайх ирээл энд 1 дугаар ангид ороод тэгээ энийх 10 жилээр төгссөн. 1982 онд төгссөн. Тэр уртлаа бол ингээд бас наашаас аавтаа их явж исэн, бааз байгууллагаар их явж илаа. Тэгээд л ер нь тээврийн жолооч болохыг ер нь багасаа л аавтайгаа явж исэн уртлаа явж байгаа учраас ер нь тээврийн жолооч болъё гэж их боддог байсан. Гоё. Их гоё. Тухайн үед чинь намайг 8 дугаар ангид байхад одоо манай нисхийн дунд сургууль гэдэг энэ чинь нисхийн ажилчдын хүүхдүүдийг сургууль авдаг байлаа шүү дээ тий. Одоо дунд сургууль хойшоогоо техникийн сургууль ингээд байнгын курс явуулдаг. Тэрэнд явуулдаг гэхээр үгүй би заавал жолооч болно гэж сургаад тэгээд жолооч болоод. Тэгээ би 82 онд 10 дугаар ангиа төгсөнгөө шууд сэргийн алмад мордод 85 онд ирээд тэр үед манай аав маань энд ажиллаж байсан. Тэгээд 85 онд ирээд бааз дээр засуучнаар анх орж байлаа. Тэгээд 86 онд аав маань тэтгэвртаа гардаа гээд юунгод би үргэлжлүүлээ шатхуун тээврийн тэргийг хүлээж авч ирсэн. Тий. Одоо энэ манай энэ баазын энэ клуб одоо эсклад байгуулсан тий. Энэ дотор чинь тэр үуч клуб биш. Клуб байсан. Манай хамтаа одоо энэ дэгийн дээр мэдэх байх. Энд хагасай дээр нэг суг юу ядгээс юу хийдэг байсан шүү дээ. Сонсгол дээр манай аав надад түлхүүрээ гардуулдаг гэжсэн. Бүр ингээд юу хатагтаа түлхүүрээ ингээд тэр үед одоо манай баазан дээр ган төмөр даргуулаа. Ерөнхий инженер цэрэнд орж байгаа байсан. Ингээд бүгдөө яг тэр юунтаа тэгээ надад анх гаруулж өгөө. Тэгэл би миний анхны ажил амьдралын гараа тэгэл энэ баазаас эхэлсэн юм да. Шатхуун тээврийн жол. Хэдэн жил ажиллаа? Одоо би яг 40 жил ажиллая. Шатхуун тээврийн жолоочоор яг. Тэгэл ерөөсөө дандаа хөдөө явж исэн. Энэ хотор бол нэг явж байгаа дандаа хөдөө тээвэрт шатхуун онгоцныхаа шатхуун тээврийг шатхууныг л хүргэж тийм ажилтаа. Тэгээ тэрүүгээр би дагнаад 40 жил явж яг. Зөвхөн яг нисгтэй. Уг нь чамаг бол 40 жилээр тооцохоргүй юм биш үү? Аавынхаа кабинет сууснаар тооцвол уг нь олон жил болчих гэдэг. Олон жил болчиход тий. Тэгээ одоо энэ ахмадууд агарлууд сайхан байна. Одоо эдгээр бүгд явж исэн. Засварчин байж байхдаа одоо энэ ойдуугаа хүртэл загнуулж ийлаа. Машинд засвар хийж байгаад шипилгээ хугацж байгаад чи яахаараа үний юм залуу хүн хугацтлаа гэж хахад
загнуулж явж байлаа. Цэвангуа загнуулж явж байлаа. Одоо бүгдэнд нь загнуулж болдсон шүү дээ. Тэгээд зөв бөөндөө явдаг гэсэн шүү дээ. Тэгэл эдгээр чинь дамжуулаад алий чимийн хавийн суугаад нэг жоохон гараа мараа гатах. За одоо чимийн бараг тэдний дунд биесээ их явсан жавхаас их мэдчихэж байгаа. Ээлжин жил очих. Ээлжин жолооч. Тэгсээр бол ёстой нэг машины авахтай одоо Гар амрагцсан. гар амрагцсан. Тэгэл явсаар гад одоо ингээд тээврийн жолоод болоод Тэвэн гочны гэсэн бас ерөнхий инженер хийсэн шүү. тийсэн. Байсан. Ежирфийн Оо тийм үү. хийсэн. Баацлаас нэг ерөнхий инженер байсан. Дараах нь тий. Гэсэн баха тий. Нөгөө 90 оны Тий. Тэгвэл яг бол суудхан тооцнууд шиг орлуулан тооцож болохоор л юм биш үү? Тодорхойлтой сайн авч. Шатхуун тээврийнхаа жолоосоо тэгээд одоо өдөө ажиллаад бид нар чинь бүх аймагуудад шатхуунаа тээвэрлэжсэн хорны бензин их явж байлаа. Бүх сангийн аж ахуй сумуугаар их явж байлаа. Ганцхан шатуун тээврэл болсон биш. Дангаараа шатхуун тээврэл агуулсан. Дагсан. Яг тэтгэвд гарсан юм аа. Одоо энэ жил бас авах гээд. Оо зөв. Зөвхөн юу л дагсан юм шүү дээ. Тээврээрээ дамжуулсан. Одоо бол ер нь хаашаа зөөж байна. Зөөлт бол байна уу? Одоо байгаа. Одоо манайх чинь Баян Өдгийн аймаг руу зөөж гин, Увс руу өмнө говь руу явж байна. Говьалтай явна. Тэгээд энэ хинти дорнод Сүхбаатар руу таяа нэг захиад гараа явчих. Хайлтаар явд тээ. Би сая нэг Баян Өдгийн яваад ирчгаал байж байна. Хитэн дэрэгтэй юм танаа. Хэдэн машин бэ? Одоо манай шатгуун тээврийн 5 тагтай. Тэгэхдээ одоо нэг бид намайг анхорж явсан би чинь нөгөө дандаа 30-тай явж байсан. Одоо дандаа нөгөө сүүл үеийн манайх чинь дандаа нөгөө нэг солонгос техниктэй болчихсон. Өндөр даацсан. Тэр даацсан болж байна тий. 20 тонны. 20. Тийм болохоор бас тэгээд бааз агуулдаг тэр юугаа нөгөө 30-ууд маань одоо сүүл юу ааж шүү дээ. Одоо тэрийг тоож авч чунгаад тэрүүгээр ачаад дөөж байгаа чунгаад одоо машин техникүүд нь зам аргуун хүрч сайхан болчихсон. Тэгээ баг 2-9-ээс нэг явчих штэ. 20 тонн гэдэг чинь. Чиргүүлтэй бид нар чинь ингээд 10 тонн явах чинь одоо энэ тэргээс чинь чиргүүлтэй нэг тэргийн тал явчих. Бүгдийн нэг тал явчих байгаа юм. Тэгэхээр чинь бас Бүтэмжэндэртэй. бүтэмжэндэртэй. Одоо яг зам аргуун сайхан болчихсон хэлгүүлгээ яг л. Тий. Одоо жижиг тэрэг шил явж байгаа шүү дээ. Одоо тэгээд тэрний гандамргой дээр орж ирдэг философи хэлж байгаа шиг энэ тэнд суугаад баг засуугсан ч бас амар болсон ба штэ. Уцт нь шөрмөст нь Юу н тэгээд бараг километр баг суух газар байхгүй болчиход шүү дээ. Одоо бүх юм хуучин одоо бид нар ч бас л завхан явахт чинь одоо чиргүүлтэй завхан яваад ирэхчил 21 хоноод ирж ирдэмсэн да би бүр 2 3 удаа яваад зам нь тэргийн нэвдрэл засанд боогдоод тэгэл яваад ирэхэд 21 хоноод ирсэн. Одоо бол бас сайхан байна. чанга шүү тий. Тэгт чи одоо засмал зам ингээл манай энэ хойшоо гараад 22-ын төвчнөөс авахлаа тэгэл зам чи нөгөө шорон зам. Тэгээ бороо уснаар их явж исэн бид нар чи их бас их зовлон их байна уу. Агарын бэрхшээл их хектардаг бас цасан суух, цасан шуурганаар суух. Тэр тэгэл завхаа одоо ингээ гараад явлаа штэ. Тэгэл багтаамж завханд буулгачаас наашлахаас биш цаашаага уг нь говьалтай болтоор бол жоохон багтаамж сайтай бол нэг яваад хоёр болгочих нь шүү дээ. Даан ч одоо багтаамж чи яах юм тэгэл иргэн шүү дээ. Тэгэл уцаас өрөөр Одоо орж байгаа 20 тонны тэрэгнүүд бид нар ингээд хуваагаа явчихж байгаа юм л даа. Тийм байна. Жижиг газар одоо ингээд 20 мянган литртэй явлаа ихт чинь ингээд 5 тасалгаатай 4 мянгаар ордог. Тэгэл нэг аймаг 8 мянган авгал 8-ыг буулгах нь 16-ыг авгал 16-ыг аваач буулгах нь ингээд хаал бол. Ховдод буулгах нь ховдод нэг талын буулгаж байгаа талын Баян Өдгөд буулгаж болно. Увс руу буулгаж одоо бол тэгж яваад байгаа. Одоо орог аав ээжийнхээ үеийн ихийг бодвол баг жижиг тэргээр явж байгаа юм шиг Өө явж. яг жижиг. Дулаахан тоглолтог ирсэн. Ормортойгоо тий. Өө тэр чи яст. Ард ортой шүү дээ. Ортош яг л нэг манай гэр имч ирсэн. Гэршгэ болгож явж байгаа юм чи бид нар ч ирсэн. За мэгэнда жавха хэдэн оны баастар очиж. Би чинь 1988 оны 8 сарын 1-нд орчихлоо. Нисхийн базар цэргээс ирчээл. Би чинь анхны 2 жилийн цэрэг халагдана гэж бодоочгүйсэн чинь гівгэн халагдаад тэгээд ирчээл
за гэлс ажилд орно гэл. Тэгэл Аав аль нутаг аав. аав маань говалтайх. Нишийн баазыг анх байгуулсан өмнө нэг нь гэж явдаг. Тийм 1956 онд яамнаас 2 дугаар зэрэгэлтэй гэж жолооны 2 дугаар зэрэгэлтэй гэж ирсэн. Тэгээ тэр үедээ гурлаа ирсэн гэлээ. Жүкөгөө загдагч нэг жолооч төргөний жолооч жүкөө болохоор Жайсаногийн жолоочор ирсэн гэлээ. Тэгэд манай аав болохоор хүүхдийн дэргэний жолооч гэж 2 дугаар зэрэгэлтэй гэж. Тэгээд доод нисгээс биолог хүүхэд зөөдөг тийм л хүн байсан. Анх тийм 3 үйлчлэгийг эхэлжсэн биш тий? Үгүй үйлчлэл анги 2 дугаар зэрэгэлтэй улсууд тийм машин барих ёстой гэдэг шаардлага анх гарсан. Хүүхэд тээвэрлэхэд Бас бүр ангил өшөө хүн ангил тий. нөгөөх нь болохоор дарагт явдаг, нөгөөх нь эмнэлгийн жолооч гэж юм 3 хүн орж ирсэн. Тэгэд манай баазын анхны жолооч нарын нэгдсэн зураг энэ байл да. Гэр бүл бүгдээрээ ингээд авахулсан. хэдэн онох? Энэ 56 оны зураг. Тэгэд энэ хөгшчүүд маань им эргүү бүгд 7 сарын 1-нд төрсөн гэж үздэг. За бүгдээрээ. Тий. Тий. Яг хөө тэр үед нөгөө нэг цэргийн байжгаад энгийн болоод хороо оронтой болоод тий хороо оронтой болоод юугаа бичүүлэхдээ бүгдээрээ 7 сарын 1 болцсон. Зөөц авар. Тий. Одоо энэ цоггүй штэ нисгч. Ооц. Хэлцэг. Тэрний авгаагийнх нь ихчинд гээд нэг хүн манай чойж ухаан ихнэр тийм лавцуулаа ихчин. Тэгэд энэ хоёр хоёулаа чойж ухаан 7 сарын 1-нд төрсөн бид нэг ихнэр нь ч гэсэн 7 сарын 1-нд байсан. Тэгэд би чойж ухаагаас гайхаад энэ ямар учиртай яасан ингээд яасан чинь ерөөсөө бид нар чинь бүгдөө 7 сарын 1-нд төрсөн гэд бүртгүүлсэн юм аа гэд ярьж байдаг. Тэгэд энэ хөгшчүүлээр би болоод хамгийн их бахархаж онгорч омгшиж явдаг. Тэгэд энэ хөгшчүүл болоод бүх аймагуудын шатхууныг байгуулсан байгаа юм. Анхны замыг баг гаргаж явсан улсууд байгаа юм. Тэгэд анхны саятан төлөө барьгаад гэж чойжогоо байгуулж исэн гэж ярьжсэн. Авид сүрэнгой нэг саятан төлөө барьгаад гэдгийг байгуулсан гэж байдаг. Энэ хоёр хөгшин. Чи хаана 10 жил төрсөн? Би Ярамгт. Нөө. Тийм. Тэгэл цэгч яваад. Тэгэл зэрэгт яваад ирээл тэгэл нисхийн баазд орсон. Тэгэл тэрнээс хойш тэр чигээрээ тэгэл Тийм баг. эндээ. Тэгэд нисгэд орсноор би бол үнэхээр бахархаж омгшиж явдаг. Ягаад гэвэл энэ Монголын ганцхан авиакомпани байсан. Мят гэж би 88 онд ч орохт ч манайх чинь Мят нэгтгэл гэдэг нэг юутай. Тэ? 11 хүн билүү 9 хүний бүрэлдэхүүнтэй зам тээврийн яам дээр удирдах газар гэдэг тэнд анх байгуул байсан. Одоо нэгдсэн журмаараа нэг том л юу одоо энэ сонсголонгийн тэр Монсын тэнд чинь байсан одоо иргэний нишгийн ерөнхий газар гэж тэнд байсан. тийм нөгөө лавга орондоо энэ тэр нэг хэсэг тэнд суусан шүү дээ. Тэр байсан. би хүүхэд байхад бол тэрнийг сандгийг. Би ёстой санахгүй мэдэхгүй байна. Тий байс. Тэнд байсан. Одоо яг тэр Монсимийн үлдэр байгаа байшинд. Тий. Оршаа шар байсан. Тэргийн байсан. Уран багур шар. Тэргийн байсан тий. Тэргийн байсан. Одоо шархуугийн тэнд суудаг байлаа шүү дээ. Барилгын зэргийн байсан. Тэгэхээр намайг 88 онд орж хахад манай нисх цэнхэр хувцсанд орцсон. Зэрэглэлт гэдэг юмд орцсон. Бүгдөө тийм цэнхэр хувцастай бараг шахуу болцсон тэгэл байж байгаа л. Тэгэл 90 он гэл байхгүй болцсон шүү дээ. Тэр цэнхэр хувцсны хангалт гэж юурээс байхгүй болол. Ягаад тэгшин нисгч нартайгаа адилхан төстэй байна гэж үтсэн юм уу яасан. Нэг жуулчин нэг нисхийн хан онгоцоор явж байгаа л цэгийн онгоцоор бид нэрийг зөөж юм гэдэг нэг гомдол гаргасан л гэж би сонсч ирсэн.
Тэгээд нэг тийм нөө бүгд цэргээ устдаа болохоор тий. тэгээд энгийн болгож яана гэд нэг тийм чинхэр хувцастай болгоод Чингэр хувцдагтай удааг баха. удааг. Цэгэр Ер нь 90 онд л хүрсэн. Тийм юу асуудал гарсан л да жахогийн ярьжсэн. Тэр нэг тэр үндэслэл нь байгаад байгаа. Тэгээд гадаадын өөрөөр хэлбэл хөрөнгөтэй орны нэг хэсэг нөхдүүд энэ төр явж хагаад энэ одоо биднүсийг иргэний юу бид нар бол жуулчин одоо тим ийм байгууллагын одоо энэ тэрэг гэсэн чинь одоо монголчуудын систем энэ Оросын юу мутгаа адилхан биднүсийг одоо юу гэж энгийн одоо юу биш одоо цэргийн онгоцоор зөөж биднүсийг одоо бас хяналтанд байлгаж гин одоо бас жоохон тийм юугүй байна гэсэн нэг тийм одоо яриа хэлтий Нөгөө хоёр системийн тэгэхээр зэрэг одоо тэр нэг 3 дахь орноос ирсэн нөхдүүд байсан юм шиг байгаа юм. Тэгээд биднээсийг одоо энэ цэргийн онгоцоор зөөж одоо тусгай хяналтанд байлгаж гин гэсэн утгатай агуулгатай юм нэлээ яригдсан юм гэсэн. Тэгж байгаа л ер нь л нэгдүгээр тийм яриа хөрөө гадна дотны юм хүмүүс тэр үе чинь социалист лагер нөгөө эсрэг коммунист лагер хоёрын хоёр өөр ертөнц НАТОгийн эвсэл Варшавын эвсэлгээд хоёр том цэргийн хүчин тэгээд энэ тэрэгэд байхтай зэрэг чинь иргэний гарын тээврийн онгоц гэж зорчигч тээвэр хүн амьтан ингээд зөөгөө явж байгаа мөртлөө доторх их бажийн бүрэлдэхүүн гарч байгаа бүрэлдэхүүн бүгд цэргийн хошуурч байна уу, дэд турандаач байна уу? Одоо авиачин нэг хошуурч цолтоо онгоцны дарга гэл тэгэхээр яг ганцхан үйлчлэгч нь л энгийн нэг юм хостой байсан болохоос бус нь бүгдээрээ тэгэхээр онгоцны суусан бол гадны хүн бол яаж ч бодлоо гэсэн энэ цэргийн л онгоц байна. Гэл тэгээ тийм асуудал. Тэгээ тэрнээсээ болсон баах. Ер нь ч тэгээ шаардлага нь бол өөрснөө иргэний гарын тээвэр гэж хэлчихэд улсууд нь цэргийн улсууд гүгээд бас нааш цаашаа асуудал. Тэгэл энгийн болгоё одоо цэргийн хувцас интерес одоо салаад тэгээд энэ юм хүмүүс дээр байхтай зэрэг одоо тэр нөгөө дотроо нөгөө ажлын шаардлага зарчим юм хүмүүсээ болоод тэр нь одоо цэргийн байхт бол нөгөө цэргийн цолоор ялгагдчихсэн болоод одоо бол нөгөө ажлын зэрэглэлээр ялгаа. Одоо хэсгийн дарга нь 3 онгоцны дарга нь 4 дураастай 2 дугаар хэсэг чинь одоо тийм үйлчлэгч нь тийм ч гэх шиг тийм ээ. Автобазын дарга чинь нэг нэлээд өргөн ганц өргөн юм байлгсан байх нэг өргөнтэй тийм энэ төр одоо нөгөө мэрэгжлийн зэрэглэлийн зэрэгт оруулаад энгийн утсанд шилжсэн тал нэлээд жавхаа яг сайн юу. Тэр нэг 10 жил болоог баха. 10 жил болоогүй. Чингэр хувцдаггүй. Тэгэл өөрчлөл яваад ирсэн 5 жил болоод байх. Тэгэл анх базад орчиход засварчин болсон. Засвар хийж явж байгаа л жолооч болох гал ясан хаана орох вэ гэхэл холын тээвэрт орно гэсэн. Чи чадах уу гэдэг ган төмөр инженер намайг тэгж хэлээд энэ нэг юу ч гэсэн урд хэсэгт өгч урд хэсэгт очиод ажиллаад үзэг тэгээд тэнд байж байгаад яах нь вэ? Тэр аж ахуй гас ирсэн 53-ыг нэг ногоон 53 биш. биш Цэнхэр 53 биш. Тэгэл очиод авлаа. Бүү нөгөөх нь твшин дээр баг төө зузаан гахааны сангас атсан. Ойртохлоор л гахаа өнөрт тийм машин анхаа бол тэгэл янзлал нөгөө машин маань талбай дээр эвдэрнэ хоропын суглаад өөрөө янзлал явдаг. Бүр нэг тийм ажил хийхээ өвчтөй юм шиг тийм нэг үе байсан. Тэгээд бид нартэй айгүй их олон залуучууд орсон л доо. Одоо манай Ширмийн хос хоёр Авира Бямба гэдэг чинь нөгөө юуны түргэний жолооч байсан тий. Тэр бид нэр ингээд бөөнөр яадаг. Тэгэл хиннийх нь машин гоё байх нь, хинний машин гоё сайхан байх нь гэл уралддаг. Тэгээд тэр тунд хамгийн их үлгэр үзүүлсэн нэг нөхөр байгаа л та. Байгалийн зураг. Тэгээд залуу байхад нөгөө энэ Оросын техник байсан гэж барьж байна шүү дээ. Бид нар тэгэхэд нөгөө тэр үед нөгөө хамгийн гоё машин ч одоо Волг 24 гэж машин юм лээ шүү дээ Оросын. Тэгээд 460-аас одоо энэ
Оросын цэргийн эднэр чинь болохоор зэрэг нөгөө одоогийн шиг юм машины гоёо моёны дэлгүүр хүртэл байна шүү дээ одоо. Тэгээ тэр үед чи ямар ч тийм машин гоёх юм олддоггүй. Янз янзын гоё тойл тийм нэг сан техникийн гялгар хоолоо молоогоор энэ дэнд нь юм хийгээл. Тэгээ бидний үлгэр дуурайл болж исэн хүн бол энэ одоо энэ Жавхагийн сая ярих гэдэг одоо энэ байгаль гэж болно шүү. Алтан шагаа хоёр байсан. Алтан шагаа гэж залуу байсан. Тийм. Бид нар машин тэргэх гоё янзлан тий. байнгын угааж чинь ямар сандал байгалыг нөгөө машина угаагаад зогсож явахлаа очиод тусалж байгаа юм чинь нөгөө дөнгөж орцсон нөхөр тэгсэн чи ёо загалтуулаад ах юм гэдэг. Тийм машин тэрэг угаах шанх энэ байгалаас гаралтай шүү. Тэ энэ ч бол зүгээр зөвхөн манай бааз ч биш ерөөсө Улаанбаатар хотын одоо машин тэрэг өрдөг жолооч нар хүртэл ярьдаг байсан. Одоо нөгөө 5 дугаар баазын ганган ямаа гэж ярьдаг байсан шүү дээ. Бид нэр багахад их гоё ганган жолооч байдаг гэд том тэрэг юу 30 өрдөг хүн байсан. Тэгэд чин жижиг тэрэг барьдаг тийм залуучууд бол Нисхийн баазын ганган байгаль гээд. Одоо бид нар адилхан нэг үеийн хүүхдүүдтэй. Тэгээ адилхан одоо жижиг тэрэг барьдаг, адилхан л угааж арчаал өдөр нэг гараал орж ирэл угааж арчаал ингэж яадаг. Байгалийн дэргэнд ороход санаа зомоор идэв шүү дээ. Цагаан альчуур дэвсцэн шалан дээр нь. Хүн суула, буула, очоо хойноосоо юу гаргаж ирээд, ховнтоос гаргаж ирээд нөгөө гიშгэн альчуурыг угаагаад сэгсрээд буцаагаа дэвсэж байна. Тийм. Одоо энэ дараагийн төв булган байна. Булган бас яг тийм. Давг дарахт явдаг гэсэн. Давг дарга суугаад гутлаа ингэсэн байл та. Нөгөө ингээл хөлөөд ингээд дөрөв тавшаал ясан чи. Дарга тавда болтой гэсэн гинэ. Яасан миний хөө гэдэг чи. Та гутлынхаа шорог гүйдэн штэ гэсэн. Тэгэл тэрнээс хойш давг дарга орж ирээд яг ингэж суугаад өсгийн дээр ингэж ягаад бортодоо тавиад ингэж сууж байгаад за маргааш цагаараа гэж тэгэл буудаг тийм хүн болсон. Хөлөө гүйцэтгэх гэхгүй өсгийн дээр мөр гаргахгүй. Тэгэж дарга хүн ч гэсэн жолоочийнхоо тэр хөдөлмөрийг тэгж их үнэлдэг. Манай нисгийнхэн бол үнэн гоё улсууд сайхан улсууд байсан. Чи тэгээ ер нь холд яваагүй юм уу? Холд яваагүй. Ер нь тэгээ гандамруугаа чамайг үдсэн шүү дээ. Ийшээ яваад за буцаад урдаас хойд бааз руу орж их жоохон төөрөөд байгаа учраас энэ бол болохгүй юм байна. Тэгээд гандамруугаас түр асах арай болсон. Нөгөө ширмийн мөнх өрөө шүү дээ манай ингээ. Тэгээд тэгсэн гэж гандамруугаа аваад энэ дамбигчийг аваад тэгээд нэг хэнийг гэлээд баазын аж ахуй гэдэг ийшээ мал гэж байсан юм биш үү? Тийм байсан. Сонгоны алд ерөөс аж. Орон сангийн аж ахуй. Энэ ойрхон гэж шүү дээ. Тэгээд таван. Тэгээд тэр чин ажил даргаас өмнө гэж байгаа. Нэг 3-4 хаалтанд гараад төгс гэж байгаа. Даргаас олгаад, инженерээс олгоод. Тэгээд буцаад тэр айлдаа очихгүй да. Тэгээ яхаа мэдээж нэг бол мал залаа тоолоод энэ тэр нэг жоох юм ярьчаад орой гараад ирэх гэсэн. Төөрөө. Ийшээ гарч ирээд буцаад эргээд зогсохгүй. Нөгөө чинь цаашаа хараа зогссон. Гарахтаа шууд цаашаа хараад тойроод зогссон гэж. Тэгээ шүнжэнгөө давхад олоогүй. Энд 5 толгоос нааш энэ бааз. Гэрээ олдгоо. Олоогүй. Тэгээ хэдэн километрийн тэнд гэлээдээ бензин дуус гэж байгаа. Тэгээ бензин дуусаа. Тэгээ эн чинь баг эндээс чинь түргэн мөргөн аваад өглөө юм өгөр бензин энэ аваад машин явсан юм шүү. Тэгж л байгаа. Тийм. Тэгж авчихсан гэсэн. Тэгээ ширэм аав тэгсэн гэсэн шүү дээ. За миний хүүч одоо хоолын тээвэрч дими явахаа такси гэсэн. Тэр шиг нэр. Тэр үед чинь бол уцс гэж юм байсангүй. Тэгэл нэг нь хөөрхийн амт унаанд сууж ирж хэл дуулгасан байж таарна тэгэл. Тэгэхээр яхад бас хоолын тээврийн бол бас чөмхтөө нь явж байгаа шүү. Тийм, чөмгцөө нь явсан. Холын тээвэрт явжсэн жолооч нараас одоо яг зүгээр ер нь ихэнх голцоо жоохон тийм биерхүүдөө хүмүүс байсан. А тэр дотор их жижигэн биетэй одоо ширмгоо эдний аав эдэр шиг тийм жижигэн биетэй одоо баг надаас жоохон шахуу тийм энэ сумаа ахад нэр тий. Тийм. Жижигэн хүмүүсүүд байсан. Нэг өдөр би бааз руу яваад орсон чинь энэ нөгөө ширмгоо банд хосоо битэр яриа зогсчихгүй юу. Яваад орохгүй байлаа миний машинтай. Тэгсэн чинь машинаас буусан чинь аав дууд чинь ширмах дууд чинь машин дээр гараад суудсан нөгөө сэрчээл дээрээ. Энэ дугуй аваад өгнө шин гэд. Хийтэй дугуй аахгүй. Тэгсэн чинь битэр нөгөөдхийн өргөлөө. Бардггүй. Өөрөө дээрээс нь авах гээд байгаа байхгүй. Өргөөд өгвөл авахгүй тий.
Тэгсэж бардггүй. Тэгсэж өвс идэж ус юмнууд гээд өөрөө юугаараа дамжиж бууж ирээд али холд. Тэгсэн чинь за би дээр гарчаа яваа гэдгсэн чинь дугуй цохиулж өгөх гэж байгаа юм. Нанаа байж чигээ тэгсэн чинь тэгсэн ширүүгээ ингэж хоёр обоодных нөхрөөс ингэж хоёр гараараа барьж хагаад босгож чээж өвдгөн дээрээ яваад тэгээд нэг өргөөд газар цохоод нөгөө дугуйд өөр өвсөөр гараачих. Хийтэн ойлгоод. Тий. Тэгээд би бодчихсон энэ бас л хүний сурсан юм эвдүү гэдэг юм чинь бас мундаг юм байт юм да. Тий. Чи одоо 30 гарцсан хоёр залуу өргөө дийлэх байгаа ш нөгөө дугуйг. Тэр хүний гарт хүрэх хэмжээтэй өргөж өгч чадахгүй. Тэгээд гэсэн чинь өөрөө бож ирээд гаргаа иччихлээ. Тэгээд бас нэг юм энэ биднийг залуу байхад одоо мегаг дөнгөж одоо орж явах үед мега бол эхлийн бид нар ерөөсөө хин хөнгөд харж ирсэн да холын тээврийн тухай яриа болж хахад холын тээврийнхэн гэхэд бид нар хойд баазын хашин дотор машин тэргээ засч өрөөд ч юм уу ямар нэгэн байдлаар хойд баазын хашин дотор байж хахад холын тээврийн нэг машин орж ирэх зүгээр нэг богоон шиг урт юм ингээл орж ирээл тэр дотор ч багтаж ядаж эргээл тэгэл одоо энэ төдхөө ах энэ лосуугаа энэ цэвэнгуайд гэсэн арахгүй чи урчиргүүлтэй те гүмэн гоё харагддаг гэж л. Тэгээ би нүсээр ажил ногож байгаа хүмүүс чинь тий. Би үрдэл аминдаа бас холын тээврт орё гэж өргөдлөө гэсэн чи гордоо чи. Та нар шиг ардронд ингэж ажилтдаг нус мулматууд явдгүй гандуур дарга наваг. Зөө. Тэгээ наваг юу хөнгө дэргинээ ясгдэг гэж сүлд нь. Тэгээ холын тээврийнхэн их гоёо энд тэнд хөдөө мөдөө явж байгаа тааралт гарч идэр чинь нөгөө голцоо дандаа 3 4-өрөө өдөр явна. Дорой 2-ороо явна. Энд тэнд тааралт гар их гоё. Манайд тоо явна. Тэгэл зогсоол хоол цай хийж өгөөл. Тэгэл өстой гоё. Сайхан олцоод байсан юм аа. Явахгүй одоо гэж болохгүй ш. Одоо Тагоо ганц гасаар гараад авахгүй шүү дээ. одоо ганцаа. Одоо ер нь цуг явах. Тэгээд дээрээс нь утастай байна. Тий одоо GPS-тэй байна. Ямар ч асуудал. Бидээс GPS-ээр хэлж шүү Хэнч байгаа юм шиг. Одоо хаан зогсоос хаан явж нүг айл майл хийх чи байхгүй шүү дээ. Одоо тэгэхээр Нэг тэгээд яваад гэдэг байсан. Доржиг инженер байхад би нэг дорж инженертэй хоёлаа димээрээд өрөөнд нь суужсэн. Дорж инженер компьютер авахаал өглөөл юм уу дурак 2 хонлоо гэдэг нэг тэгэхгүй юг нэ гэсэн чинь над руу харснаа муу бачлаа баба 2 хонлоо энэ хаана гэсэн чинь далайн хэрэг дээр дэшэр уцаж байгаа байхгүй. Тэгсэн чинь за сайн явж гэнэ хаана явж гэнэ гэсэн чинь урдаас нь загинж байна. Та нар одоо сав суулууныхаа хэмжээг мэддгүй юм аашаа. Чиргүүлээ мөрөн дээр салгаж хийчихэд толгоогоо юунд буулга тосонд буулга гэсэн. Би ирсэн чинь савн дүүрэн байна. Би энэ ч 2 хоног хүлээлээ. Аашир загинж гэнэ. Та нар сайн мэдээ зэдэг авчиж явуулахад яд гэсэн чинь битгий 30-аад чи далайн хэрэг дээр юугаар хараад байхгүй дэрч. Тэгсэн чи яаж харж байгаа. Чи яаж харж байгаа гэдэг. Тэгээ тийм болцоо хөгдсөн байна шүү дээ. Тэгээ чин 90 эд онд 90 он дөнгөж гараад нөгөө манайх чин шал өөр нийгэмлүү шилжээд одоо ерөөс бүх юм байхгүй болоод хоршоо дэлгүүрээс өксүүлэл өмсөх зүүх хувцснаас өксүүлэл юучгүй болоод машин дээгнэгүүд нь бензин тусгүй болоод запас сэлбэггүй болоод ямар сандаа явах машинууд нь дугуй байхгүй те жижиг дэргэнүүд тэнгууд одоо энэ байгаль арай бид нар дотор хамгийн нөгөө жинхэнэ машин гойдог хүн гэдэг чинь ямар хүн лээ. Тэгэхээр чи байгаль жижиг дэрвнүүдээс ингээд нөгөө арай гайгүй дугуйнуудын байгалийн тэргэнд тавьж өгöd муу дугуйнууд хойно начиж өгöd тэгээд байгалыг явуулж байгаа байхгүй юу. Хин инквайр тэр хоёрыг тий хойшоо улаан өдөр явуулаад нөгөө хоёр нэг 14 мөрөв хамжиж ирнэ нэг. Тэгээ ямар ч гэсэн эрэхтэй нэг 4 дугуй машиндаа багт хэмжээгээр л дугуй ачаа хүрээд ирнэ өөрхий. Тэгэж запас хэлбэг яадаг байсан шүү дээ. Залгуулдаг байсан. Тий. Яг тэр зах зээлийн үед юу ч байхгүй. Баазын даргаар манай ганц өмөрийн чинь юусэн. Тэгэхэд одоо ястаа баазыг гал алдуулаагүй. Тэгэл энэ хуучин Орос цэргийн ангиудаар их явуулаад хүн ант явуулаад юм олж ирээл. Тэг ямар ч гэсэн аргалаа л гэдэг шээ. Хоёрын ч гэсэн Орос цэргийн ангиудаар зөндөл явуулсан. Явж исэн хүний нэг нь энд сууж энэ да. Эндээс машиныг гаргаж өгөөд тэгээ явуулчихсан юм шиг. За та бүхэнд баярлалаа. Манай урилгыг хүлээн авч хурж ирж өөр өөрсдөө ховны төв зүйтэй холбоотой төвгийг харамгүй сайхан ярилцсанд та бүхэнд баярлалаа.
За ингээд энэ жил бол одоо 2 сарын дараа 3 сарын дараа 5 сард ингээд Монголд нэс хүчин үүсч хөгжсөний байгуулагдсны 100 жилийн болно тийм ээ. За ингээд та бүхэнд одоо ингээд хамгийн сайн сайхан бүхнийх өсөөрэй. Сар шинтэй сайхан шинэлээрэй. Баярын мэнд урчлаад өргөчий. Тэгтээ яг юу баяраараа таарна тийм ээ. Ирмэд сайн сайхан бүхнийг өсөе. За баярлалаа. Одоо ингээд юу та бүхэнд одоо болдоо битээр бол одоо та бүхний чөлөөцөг та бүхэн тодорхой хэмжээгээр одоо ингээд өөрсдийнхөө гэр орон аав ээж ах トゥ ус хамт олон ажиллаж исэн буурал буян тухайгийнхан хэн нэгэнд нь баярын мэнд дэвшүүлэх санаа оноогоо ярих юм байвал энд одоо та бүхний чөлөөцөг. Сүвчний 100 жил зориулж ингээд бидэнд одоо цаг зав гаргаж одоо ингэж үйлчлсэн хамт бол маш баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил ус амьдралд сайн сайхан хүсье. Үеийн одоо хамт ажиллаж яасан тийм ээ. Нисхийн болон автовазын төв буудлын тийм хамт олондоо одоо бүгдэнд нь эрүүлэх сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд өөрийн хамт ажиллаж исэн буурал буян тухайгийн дэнжээс ажил амьдралаа залгуулж энэ дэнжтэр энэ цагаан онгоцныхоо мөнгөн цагаан онгоцныхоо буйнаар ажил амьдралаа залгуулж сайн сайхан амьдарч яваа. Өөрийнхөө одоо өөрөөсөө ахмад үеийнхэн болон өөрийн үеийнхэн одоо дараа үеийнхэндээ удахгүй болох нэс хүчний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажил хөдөлмөрт нь амьдрал ахуйд нь настан буурлуудтай бол ялангуяа урт удаан насалж аз хямртай сэргэлэн цаваа явцгаагаараа гэж дүүнэртэй өрөөл өргөе. Тэгээд бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. За ингээ удахгүй болох нэс хүчнийхаа 100 жилийн ойд ингээд хамт ажиллаж байсан хамт олон үеийн ахмадуудаа баярын мэнд хүргэж тэднийхээ ажил амьдралд нь эрүүлэх сайн сайхан хүнийг хүсэн өрөөж мэдчихлээ. За нисхэр овгөлж буурал буян тухайгийнхад дэмжтэр амьдарч байгаа ах トゥ төрөл төрөшөд анд найз нөхдүүд та бүхэндээ нис хүчин хөгжсөний 100 жилийн өмнө баярын мэнд хүргье. Сайхан баярлалаа.